Бид хамтдаа аялж байна. Гарт минь хуучны нэгэн зургийн цамаг байна. Зураг бүхэн өөр өөрийн урт аялал, үлгэр түүхийг өгүүлэх гэж яаран байх шиг санагдана. Ирэмгэн багахан илэгдэж шаралсныг тооцвол зураг дотор хүмүүсийн дүр төрх нь бараг дэргэд байх шиг тод үзэгдэх эртний нэгэн зураг ирэхгүй хараанд минь өртлөө. 1923 он Бээжин хот гэсэн бичгтэй зургийг Монгол улсын Ахмад дайчин Жамянгийн Чойсрон бага ах уйда эцэг эхийн хамт хятад газар аялахдаа Бээжингийн фото зургийн газар татуулжээ. Тэмэн аянаар ховдоос гараад үлжин намар биднес ховдын бол орж намарждаг байхгүй. Зүүн дээшээ шилээд тусандаа гараад тэгээд намар голд оронгуудаа малаад мах чэлээ бэлтгэд борт хийж аваад тэгээд нүүж гараад тэгээд шопшоо цараад ингээд өө ховдоо тэнд яваад тэгээд наачаа ховд гүмбүнгээ энэ одоо энэ Баталга гэж байна. Энэ Кёттэн хаалт өөр Монголын хаалт юм уу. Тэгээд Баталганд хурж тэнд тэмээ хөрчгөн орхиод нохоо мохоо орхиод энэ нохоо мохоотой үрдэ. Тэгээд тэндээс морин тэргээр хөхөт ороод хөхөтөөс цаашаа богооноор Бээжин ороод тэгээд явна. Бээжинд одоо тэнд банчин богд гэж байсан. Тэрний багш агчинд орж чан гэдэг ламд мөргөжөөс би одоо сандیں۔ Тэр ягаад тэрвэл тэр агчинд орж чан надад чихэр өгөхгүй юу? Чихэр атгаад том хүн одоо ингээд чихэр ингээд атгаад өглөө биений гардаар яаж багтгаад те. Тэгээд би дээжийнхээ хормоо барьж тэн дээр авчирснээр ихсэн санаж байгаа. Тэгээд банчин богдын тэр мөргөжөөс санахаас биш ямар янз хүн байдээ сандаггүй. Чихрээ санаад чихрээ санаад агчинд орж чангаа та хэдэн настай байсан? Ингэж явсан юм уу? Би 5 6 тэлсэн. 6 таа яваад 7 тэлсэн юм уу та. 90 жилийн тэртээ Тэмэн хөсөг галтрэг сэлгэн хөлгөлж бүтэн жил зарцуулж байж туурдаг байсан 50000 гаруй километрийн аяллыг өнөөдөр техник, технологийн өндөр хөгжил, Хятад Монгол хоёр орны бүх төвшний найрсаг харилцааны үршмээр хагас өдөр хүрэхгүй хугацаанд л туулах болжээ. Уул ус салгаа, мөнхийн эрх ашиг бүхий хөш сэргэлтэй орны хувьд харилцан бие биеэ таньж мэдэх, давуу болон сул талуудаа нөхөрлөх нь зайлшгүй бодит хэрэгцээ юм а. Тийм ч болохоор манай хоёр орны хувьд төрийн хэмжээний айлчлалаас өксөөлээд жирийн иргэдийн харилцан аялж жуулчлах нь өдрөөс өдөр нэмэгцээр байна. Бид одоо яг Нанжинаас Бээжин хүрэх хурдны галт тэргээр цагт яг 303 км-ийн хурдтайгаар явж байна. Бид нар 4 цаг хагасын дотор одоо Бээжин хотод очих хэрэгтэй. Ер нь та Хятадын хөгжлийг хэрхэн харж байна вэ? За ер нь Хятад орн хөгжиж байгаа гэдгийг бүх дэлхий бүгдээрээ харж байна. Үүний жишээ бол одоо олон байна. За өндөр байшин, за орчин үеийн цоо шин технологитой тийм үйлдвэрүүдийн зэрэгцээ бас одоо энэ зам тайврын салбар гэхэд одоо хурдан галт тэрэгний сүлжээг харж болно. За энэ сүлжээ бол одоо ер нь дэлхийд хамгийн том ер нь бараг 10,000 км болж байгаа гэсэн хэрэг би андуураагүй бол ийм урт хэмжээний замтай за гол том төв хотуудтай холбосон ийм сүлжээ байна. За энэ үгээр одоо би Хятадын энэ уртны замаар бол анх удаа явж үзэж байна. За ямар ч одоо донцлогоогүй өөр улсуудын одоо Японд байдаг, Европт байдаг энэ замуудтай бол адилхан өндөр түвшингийн одоо ийм технологийн шийдэлтэй ийм зам байдсан байна. Та бүхэн сая Монгол улсаас бүгд найрамдах Хятад ард улсад суугаа элчин сайдын яамны ерөнхий консул Инх төрийн яриаг сонслоо. Хятад Монгол хоёр орон 1991 онд Хилийн бомбт удирдлагын тогтолцооны засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж
эрээн бомбт зэрэг 12 хилийн бомбтыг нээлттэй болгосон юм. Мөн 1994 онд хоёр орон найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, үзэл сурталын шалтгаанаар 20 гаруй жил тасалдаад байсан улс төр эдийн засаг, худалдаа, соёл боловсрол зэрэг нийгмийн бүхий салбар дахь хамтын ажиллагаагаа бүрэн сэргээсэн нь хоёр орны аялал жуулчлалын салбарт ч хөгжлийн цоошин үе шатыг эхлүүлсэн юм. Хилийн бомбтууд нээлттэй болж Монгол улсын иргэд Хятадд 30 хоног визгүй зорчих эрхтэй болсноор Хятадд зорчих Монгол иргэдийн тоо асар их өссөн. Хятадд ирж үзээгүй Монгол хүн одоо бараг байхгүй гэд хэлчихвэл дэгслүүлсэн болохгүй байхаа. Тоо баримт дурдахад зөвхөн 2013 онд л гэхэд давхарцсан тоогоор 2 сая гаруй Монгол иргэн Хятадын эрээн бомбтоор дамжин өнгөрчээ. Үүнээс 500 мянга орчим нь аялагч жуулчид байсан байна. Гээд бодвол хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагаа, төрийн өндөрлөгүүдийн харилцаанаас жирийн ард иргэдийн харилцаа руу, улс төр эдийн засгийн харилцаанаас аялал жуулчлал, соёл хүмүүнлэгийн харилцаа руу өргөжин тэлж байгааг бэлхинээ харж болно. Нэлээд олон газар дээр ажилласан. Тэгээд урд хэсэг Гонконг, Макао, Хайнан, Гуанчжоу, Шинжэн, Xiamen, Чиндао, Шанхай, тэгээд Бээжин, Хонан гэдэг ер нь одоо олон газараар ажилласан. Ер нь Бээжинд хамгийн ойрхон далайн эрэгтэй газар Чинжний жоохон хон Чинхуандао дээр Бэйдаха гэж газар байдаг юм. Тэр бол Улаанбаатараас бол цаг гаруй 2 цаг шахуур нисэдийн дээрээ цаашаа 3 цаг уртны галтргээр яваад далайн эрэг дээр очичноо гэсэн. Ер нь бол Хятадын газар бол онцлогтой л доо. Тэгээд одоо яг аль газар нь гоё ч гэдэм юм. Бүгдээрээ өөр өөр онцлогтой учраас яг аль нь гоё гэж бол хэцгээд мэдээд тийм амар биш л та. Монголын жуулчид Хятадын орчин үеийн хотуудаар аялж, юм үзэж, нүд тайлахын хажуугаар худалдан авалт хийх, мөн халуун бүсийн тэнгис далайн эргийн амралт зугаалгыг илүүтэй сонирхдог бол Хятадын жуулчдын хувьд Монголын онгон байгаль, уламжлалт зан заншилтай танилцахыг хүсдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд тэдж бас Монголоос худалдан авахыг эрхэмлэх болжээ. Чухам юу худалдаж авдаг юм бол гэвэл 我去年有一个市场分析，中国的客人到蒙古1天的吃住玩那种的旅游方面的费用。 Монголд аялдаг Хятадын жуулчид хоногт дунджаар 120 Америк долларыг байр, хоол, унаа, үзүүрт зарцуулдаг. Харин худалдан авалтад зориулж 170 Америк доллар зарцуулдаг гэсэн судалгаа бий. Хятадын жуулчид Монголоос Францын үнэртэй ус, Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн, Монголын гар урлалтын бүтээгдэхүүн, ноос ноолуурын бүтээгдэхүүн зэргийг худалдан авах дуртай. Учир нь Монголд дэлхийн нэртэй брэндүүд Хятадд худалддагаас арай хямд үнэтэй байдаг гэж Монгол улсын жуулчин компанийн менежер Баатархүү хэдэн жилийн өмнө Хятадд чиглэсэн нэвтрүүлгэд ярилцлага өгөхдөө ингэж ярьсан юм а. Баатархүү өвөр Монголд дээд боловсрал эзэмшсэн эхний ээлжийн Монгол залуусын нэг юм. Хятад хэлээр их хэлтэйгээ адил цэвэрхэн ярьж буй түүний яриач танд нэгийг бодогдуулсан бизээ. Хятад Монгол хоёр орны аль алинд нь аялал жуулчлалын нөөц баялаг асар их. Тэр мөртөө даяарчлагдан буй энэ дэлхийн ертөнцид харилцсан бие биенээ улам их судалж ойлгож хамтран хөгжих нь мөнхийн хурж болсон манай хоёр орны хамтын эрх ашиг, хоёр орны иргэдийн хүлээлт билээ. Гарт минь шин зургийн цамаг байна. Цаг хугацааны үргэлжлэл, өөр өөрийн үлгэр түүхийг өгүүлэх шин аяллалын гайхамшигт зургууд энд тавигдах болно. Бид хамтдаа аялж байна.
Эрхэм сонсогчдоо, та бүхэнд сая Хятад Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жил, хоёр орны соёл хүмүүнлэгийн солилцооны жилд зориулан Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакциас зохион байгуулж буй бид хамтдаа асуулт хариултын уралдаанд зориулсан тусгай нэвтрүүлгийг сонсголоо. Хоёр орны аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаарх бид хамтдаа аялж байна тусгай нэвтрүүлгээс танд уралдааны эхний хоёр асуултыг үлдээе. Монгол улсын иргэн Хятадд хэд хоног визгүй зорчих эрхтэй бай. 2013 онд Монгол улсын кичнээн жуулчин Эрээн бомтоор дамжин өнгөрсөн бэ. Эрхэм сонсогчдоо, та бүхэн уралдаанд амжилттай оролцоорой. Уралдаанд зориулсан тусгай нэвтрүүлгийн ерөнхий редактор Гэрэлт Урьхан, уншсан нэвтрүүлэгч Намсран Номинарас. Бид хамтдаа аялж байна. Бид хамтдаа Дуулж байна. Бид хамтдаа Суралцж байна. Бид хамтдаа Наадаж байна. Бид хамтдаа Хөгжиж байна. Бид хамтдаа. Хятад Монголын найрамдал зориулсан бид хамтдаа асуулт хариултын уралдаанд идэвхтэй оролцоорой. Уралдааны 10 асуултаас 8-д зөв хариулт илгээсэн сонсогч бүрт шагналтай. 11-р сарын 1 хүртэл MYB@CRIC.com.cg-ийн хаягаар хариултаа илгээрэй. Бид хамтдаа асуулт хариултын уралдаан